Өнөөдөр томьёо олох бодлого дээр жишээ ажиллаж үзье. Мигмарсран багш нана. За томьёо олох бодлогын өөр нэг жишээ харагдаж байна. За нүүрс төрөгч ус төрөгчөөс тогтсон нэгэн бодисын 83% нь нүүрс төрөгч байсан гэдэг өгсөн байна. За энэ бодисын уурын ус төрөгчтэй харьцуулсан нэг 36 бод уг бодисын томьёог олоо гэдгсэн байна. За томьёо олох бодлогыг бодохдоо ямар элементүүд байгааг тодорхойлдог гэж өмнө хэлжсэн тий. За тэгвэл нүүрс төрөгч ус төрөгч байгаа. Тухайн элементийн атом, тухайн молекул хэдэж хэрэг байгааг мэдэхгүй байгаа учраас C-ийн атомын тоог X, H-ийн атомын тоог Y гэдэг ингээд тэмдэглэжлээ тий. За тэгвэл X, Y-ыг тодорхойлохын тулд биднэрт нүүрс төрөгч болон ус төрөгчийн массууд хэрэгтэй, бас атом массууд нь хэрэгтэй байдаг тийм үү. За тэгвэл биш дээ энэ бодисын найрлаганд 8333% нь нүүрс төрөгч юм чинь хоёрхан элементээс тогтсон. Тийм учраас 100-аас хасах нь 8300-ны 33. За ингээд 1667 грамм нь ус төрөгчийн масс байна гэдгээ тодорхойлчлаа шүү дээ. За одоо ингээд бид X-ийг харьцах нь Y гэсэн харьцааг бичиж болно тийм үү. За энэ харьцааг бичихдээ нүүрс төрөгчийн массыг атом масс нүүрс төрөгч масс ус төрөгчийг хуваах нь атом масс ус төрөгч гэсэн энэ харьцааг бодно. За тухайн нэгдлийн найрлаганд 8300-ны 33 грамм нүүрс төрөгч байсан тий. Нүүрс төрөгчийн атом масс 12 байгаа. За ус төрөгч маань 1600-ны 67 ус төрөгчийн атом масс нь 1 байгаа. За энэхүү харьцааг боцолж үзнэ. 8333-ыг 12-т хуваачна. За ингээд 6,944 харьцдаг нь 1600-ны 67. За ийм харьцаа болж байна. За энэ харьцааг хөл тоо руу шилжүүлнэ тий. Тэхийн тулд бага тоогоор нь хоёр тоогоо хоёулангийг хувааж өгнө. 1600-ны 67-г хуваах нь 6,944. За ингэхээр яах нь нэгийг харьцах нь 2,4 гэсэн харьцаа гарч байна. За энэ тоо маань бутархай байгаа учраас томьёонд орлуулж бичиж болохгүй тий. Тэгэхээр бүхэл тоо руу шилжүүлнэ. За энэ харьцааг хоёулын энэ тоог хоёулангийн 5-аар үржүүлээд үзчихье тийм үү. За тэгвэл 5-ыг харьцах нь 12 гээд бидний энэхүү харьцаа маань бүхэл тоонд шилжиж байна. За тэгвэл эндээс үндэслээд бид нар томьёогоо C5 H12 гэж бичиж болно. За ингээд энэхүү олсон нэгдлийнхэн молекул массыг олохын тулд 12-ыг 5-аар үржүүлээд за 12-ыг нэмж өгнө гэсэн үгээр л 12-ыг 6-гаар үржүүлчих. За ингээд энэ нь 72 грамм моль гэж гарч ирж байна. За тэгвэл энэ томьёогоо шалгая. Шалгахын тулд энэ үйлбэрийн дараагийн хэсэг ашиглагдана. За энэ бодисын уурын ус төрөгчтэй харьцуулсан нэгт 36 гэсэн мэт шүү дээ. За харьцангуй нэгт гэдэг ойлголтоо эхлээд авч үзье. За хийн харьцангуй нэгтийг тодорхойлохдоо том D үсгээр тэмдэглэнэ. За энэ нь ямар нэгэн хийн молекул массыг нөгөө хийн молекул массад харьцуулсантай тэнцүү байдаг. За жишээлбэл бид нар дээр энэ ус төрөгчтэй харьцуулсан нэгт 36 гэдэг өгсөн биз дээ. Тэгэхээр энэ хоёрдугаар хийн маань биднийх ус төрөгч байсан байна. Ингээд 36 грамм 36 байсан гэдгийг бол хэлсэн юм тий. За тэгвэл эндээс бидний молекул масс нь 36-г үржих нь ус төрөгчийн молекул масс чинь 2 грамм моль гэдэг тий. За ингээд үржүүлчихнэ гэсэн үг. Тэгэхээр 72 грамм моль л байж ах хэвээр байна. За бидний олсон томьёо энэхүү харьцангуй нэгтийнхаа нектар олсон молекул масстайгаа яг адилхан 72 грамм моль гарч байна тий. Тэгэхээр бидний эцсийн томьёо C5 H12 болох нь харагдаж байна. За химийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 3311 дугаард хандж байна. Анхаарал хандсан баярлалаа.